Бордоо хэрэглэгээ чинь манайх бол үйлдвэрлэгч орн биш шүү дээ ер нь. Голцоо ялангуяа эрдэс бордог бол импортын бордог хэрэглэж байгаа. Өртөг өндөртөө. Хийлгаал ямар ч болтгүй үлээ тэр ковид үеийн асуудал байж дээ. Орж ирэх юу ч байхгүй болсон үеийг хүртэл бид нар таарчсан дээ. Хүнсний хөвсгөл гээл одоо ерөнхийлөгчөөс маань санаачлах гаргаа явуулж шүү дээ. Энийний чинь цаадны утга нь бас үндэсний үйлдвэрлэл гэдэг юм байлгах хэрэгтэй. Магадгүй борд орж чадах байлбал хийдэг бордогтой байх хэрэгтэй байхгүй. Одоо энэ өдөрлөгийг чинь манай үндэсний өдөрлөг байхгүй. Энэ бордоо маань нэг сайн бид нар өөрт байгаа түүх хийдэг үйлдвэрлэл болгоод бордоо үйлдвэрлэж байгаа байхгүй. Түүхээд гаднаас авахгүй. Өөрийнхөө үйлдвэрлэлийг авсан. Манай магадгүй одоо их том ярих юм бол валют урсгалыг бид нар хааж байгаа төвшөнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас бид нар энэ бордоогоо дотоодын үйлдвэрлэлийн бордоог нэгдүгээр дэмжих сонирхол байна. Эрдэс бордоо органик бордоо гэж ялгаад байгаа нь бидний энэ үйлдвэрлэлд байгаа тарилзаа зөвлөд байгаа бордоо маань органик гаралтай. Хор хөнөөл байхгүй. Хөрсний бохирдуулахгүй ийм хэмжээний бордоо. Тийм учраас бидний биологийн гаралтай экологид хор хөнөөлгүй цэвэр бүтээгдэхүүн ийм бордоог бол бид нар дэмжихийг хүсэж энэ зорилго хахад ажиллаж байгаа. Бие ундрах гарааны компанийнхаа бүтээгдэхүүнийг манайхаас бойдсон компани учраас бид нар цаг ямагт дэмжиж ингэж ажиллахын төлөө байдаг. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн